Миний карьер 2019 оны мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрийн оролцогч байгаа. Анх одоо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж захад энэ хөтөлбөрт орж ирж байсан. За тухайн үедээ би ямар байсан гэхээр нэг бизнес хийх гэдэг уг нь ингээд үнэхээр яг утга учирыг ойлгочоод идэг. Гэтэл яг би цаашаага энийг яаж авч явах вэ гэд нэг тодорхой хэмжээгээр нөгөө бизнесийнхаа гэдэг юм уу карьерийнхаа нэг тодорхой төвшөнд хүрсэн мөртлөө тэрнээсээ цаашаа явах байсан. Яг нөгөө нэг баг бүрдүүлэх гээл тий одоо гэтэл яг баг бүрдүүлэгч биш юм байлээ. Би яг тоглогч болох. Одоо тэр бидний нөгөө сэтгэлгээг ингээд яг тэр тухайн яг чиний сэтгэлгээ яг аль төвшин дээр байгаад байна гэдэг тэр төвшингийн тодорхойсон тийм гоё тестүүд байдаг аахгүй. Тухайн үедээ би тэр тест мэдэхгүй штэ. Зүгээр л би нэг яг нэг газар очил миний бизнес гаццсан. Тэгэл яг тэндээс ингээд ерөөсөө сүүлдээ нөгөө ингээд гацчаад яагаад болохгүй байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй болохоор тэрнээсээ буцаад ундгийн билээ хүн. Сүүлдээ бүр тэгээ би за хоёрын хооронд ингэж өөрийгөө хүчилж зовж явж яснаас зүгээр болчихъя гэд ингээд болчихсон. Тэгээ 5 жил ерөөсөө тэр карьер тим юм юу ч бодохгүйгээр зүгээр л ажил хийгээл нэг дэвштэй тэг нэг чалдан гүйчихгүй нэг өсөд өгчихгүй хоолтой унттай ингээл нэг амьд одоо нэг юм exist хийн гэж ярьдэн штэ тэг нэг өгсөн загас шиг л ингээд амьдарч явж байсан сүүлийн 5 жил нь 15 оноос хойш 19 он хүртэл. За тэгэж явж байгаад тэгээ сүүлдээ бүр тэсгээ байгаад хүн чинь ингээд нөгөө тартагтаа тулна гэж нэг юм байдаг ш та нар тийм үг сонсч байсан тий. Яг тартагтаа тулаад би ерөөсөө яг ийм одоо ингээд зүгээр байгаад ахаар зүгээр байж болохгүй. Зүггүй бай юм хийхээр юунаас эхлэхээ мэдэхгүй. Яг ийм байдалтай байхдаа анхны хөтөлбөрт орж ирж байсан. Тэгээ орж ирээд би зүгээр нэг юм ямар ч гэсэн эхлээд тэгээ тухайн үедээ бас болоогүй би чи мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орё гэж бас бодохгүй байгаа юм хамгийн нийтдээ. Би бол хувь хүний хөгжлийн талаар нэлээд гайгүй мэднэ зөндөө олон одоо сургалтын суудсан ном уншсан гэд бодоод байгаа байхгүй юу. Тэгээд тэр миний бизнес хөтөлбөрт орчвол би яг бизнесээ хийгээл яг болчих юм байна гэж бодоод байгаа юм өөрийнхөө бодлоор. Яг тийм үе дээр тэгээд харин азар яг 3 сард би анх Моникатай уцаар ярьж таарад тэгээ 3 сард яг хөтөлбөр эхлэх гэж гингүүт энэ хөтөлбөрт орж иржсэн. За тэгээд орж ирээд хамгийн гол нь мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орсноор миний хувьд юу болсон бэ гэхээр түрүүн би нөгөө энэ танилцуулга анх эхлэхдээ хэлжсэн шүү дээ. Бид нар бие засаж чаддаггүй, бие засаж мэддэггүй, бие юу болоод байгаа, би яг хаана байгаад байгаа юм. Миний мэдж байгаа мэдлэг ямар төвшөнд байгаа юм. Миний чаддаг чадвар хаана байгаад байгаа юм. Хаанаас эхлээд би хаа хүртэл чадаад хаанаас хойш чадахгүй байгаа гэдэг тэр үнэн бодит хүлээн зөвшөөрөлтөөгөө таарахаас нааш хизээч миний бизнес явахгүй гэдэг тэр онолыг би амьдрал дээр бүрнээр нь баталж чадсан гэж боддог байхгүй. Тийм учраас бизнес талаасаа бол бүх юм нь байсан. Мэдлэг нь байсан, туршлага нь байсан, өөрийнхөө бие дээр ингээд одоо яг бодитоор харсан үр дүн байсан. Гэтэл би яг ингээд гадагшаа өөрөөсөө гаргаад бизнес болгоод явах, карьер болгоод өсгөөд явах гэхээр болохгүй байсан. Хамгийн том шалтгаан нь надтай холбоотой байсан. Тийм учраас одоо бол миний нөгөө одоо юу гэдэг орчлон хорвоо дээр тунхаглаж байгаа амлалт бүх юм амар тодорхой болсон. Яг тэгэхээр ямар ч одоо бизнесийг хийхэд биднэрт нөгөө цаг хугацаа хэрэгтэй байдаг гэж бид нар мэддэг те. Тэгэхээр яг миний хувьд бол үнэхээр нөгөө туршлага бүх юм нь одоо яг бүрдээд эхэлж байгаа. Одоо миний санаанд би бизнесээ урагшлуулахад надад нэг амар гоё тийм амттай юм хийж байгаа юм шиг мэдрэмж төрөөд явж байгаа. Ийм одоо төвшин дээр хүрсэн явж байгаа. Тэгээ түрүү нөгөө карьерийн тухай яриад солонгой маань яриад иж хахад бүр ингээд асуулт болгон дээр миний хариулт ингээд аман дээр гарч ирээд бүр айгүй гоё байгаа байхгүй юу. Яг тэгэхээр яг тэр зүйлүүд чиний хувьд бүрдэж чи тэр зүйлийг санаандаа багтааж иж чиний бүр нэг юм хүн чинь нэг санаанд юм багтахаараа яадаг үлээ нэг юм том зураг нь ингээд бүр нэг бид нар хоол хийгээ бодъё. Чи тэр хоолыг одоо цов хийх чинь гэж бодъё. Чи цовингийнхаа материалыг за тийм материал хийн тэгээд тэгин дараа нь тэгээд тийм дараалалаар тэгээд цовин болно гэх нэг толгой дотор нэг юм бүтээчээд тэгээд дараа нь хийдэн штэ. Яг тэрэн шиг тодорхой болдог байхгүй. Тэгэхээр тэрний хамгийн эхлэл нь ерөөсөө миний хувьд бол энэ хөтөлбөр байсан. Би хэрвээ өөрийнхөө учрыг тэгж олоогүй байсан бол би өөртөө шудраг нүүр тулж өөрийнхөө нүдээ улаалгаж нүрээ улаалгаж нулимсаа гаргаж яагаад өөрийнхөө өмнөдөө тулаагүй байсан бол би хизээч үдээ зэрэгтэй
Одоо бол миний нөгөө өөртөө итгэл маань ямар хэмжээнд байгааг би өөрөө мэддэг болсон. Би юуг чаддгийг, юуг чаддгүй гэдэг дээр би өөрөө дээр яг үнэнчээр хандаас орцсон. Би чадахгүй юм аа. Яна би энэ хэсгээр ингээ алдаа гаргацсан байна шүү дээ. Гэт би өөрийгөө шоолоод инээгээд би явж чаддаг болчихсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэмжээгээрээ би нэг хүнд нөлөөлөх гээл ингээл гүгээд байгаа юм ерөөсөө биш. Хамгийн гол нь миний хийж чадаад байгаа, миний энэ ойлгоцсон байгаа юмыг би өөр хүнд яг энэ хүн энийг ойлгочвол яг ингээ явах гээд байна да гэдэг тэр хүний өөрөө харж чадахгүй байгаа тэр нандин тэр гоё diamond гэж яриад байгаа тэр гоё мөн чанар тэр гоё зүйлийг төрүүлж харчаа тэрийг өөрт нь харуулах тэр хэмжээгээр өөрөө олж харах хэмжээгээр тэр хүн өөртөө ихтгэлтэй болоод ингээ цаашаа явах тэр зүйлийг би хийх юмсан гэдэг тэр том ихтгэл өнөөршил тэр том одоо чадварыг эзэмшиж явж байгаа байхгүй миний хувьд болохоор тэгж л хэлмээр байна. Тэгэхээр бүх юм яг өөрөөс эхэлдэг шүү гэдгийг бол би үнэхээр яг амьдрал дээр өөрийнхөө нүдээр өөрийнхөө биеэр мэдэрсэн. Чи зүгээр нэг ойлгох өөрийгөө би яг ингэж байгаа юм биш үү гэдэг тэр нэг мэдрэмж чиний бүр ингээд нөгөө нэг юм сонин goose bump гэж байдаг шүү дээ тий нэг тэгж хэлдэгтэй хүмүүс ёо goose bump тэр юу вэ шар ус босчихлоо гэж ярьдэн шүү дээ тий яг тийм мэдрэмж орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр тэр мэдрэмж хүнийг ингээ тэгээд тэр чин тухайн үедээ зүгээр нэг ойлгоод тийм биш дээ ямар гоё юм бэ гэд өнгөрөх ерөөсөө биш тэр чамтай ингээд шууд чиний ингээд цусаар гүйж хэлж байгаа юм шиг тэгж мэдрэгддэг байхгүй юу. Тэр мэдрэмжээр чи өөрийгөө хөгжүүлж чадж байгаа тохиолдолд чиний карьер бүр үнэхээр яг чи бүр ингээд нэг хүчилж биш те чи бүр ингээд аз жаргалтайгаар бүр нэг өөртөө итгэлтэй нэг хаана болохгүй байгаа би энэ хэсэг дээр алдаа гаргасан байна болохгүй байгаа юм байна ингээд болохгүй юм бэ штэ гэдэг алдаагаа хүртэл инээмсэлж агаад бүр өөрийгөө шоолж инээж агаад ярьж чаддаг болтлоо тийм гоё одоо өөртөө итгэлтэй болд юм билээ гэдгийг хэлмээр байна те. Тэгэхээр та нар маань чадна. Яг би чадсан юм чинь та нар чадна гэсэн үг байхгүй юу. Хамгийн гол нь хүн болгонд яг тэрийг сурахад тэрэн дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хугацаа хэрэгтэй гэдэг юмыг би заавал хэлмээр санагдаж байна. Хугацаа. Тэрнээс биш зүгээр л нэг 2 сар яваад амар мундаг болчдөг юм ерөөсөө биш. Тийм учраас нөгөө яг ингээд бүр ингээ хамтдаа тийм учраас түрүү нөгөө бид нарын энэ хөтөлбөрлөө ороод ирэх юм бол бонусны дотор нь явж исэн санаж гин үү? 3 жил та нартай зууралдана бид нар. 3 жил. Энэ нэг 3 сарын асуудал ерөөсөө биш. 3 жилийн асуудал байхгүй. За чи 3 жил яг бид нартай зууралдаад явхад чи яаж өөрчлөгдөхөө мэдэрнэ. Яаж өөрчлөгдснөө мэдэрнэ. Тэр замнал чинь бүр шал өөр чамд ойлгомжтой замнал болоод эхэлждэг байхгүй. Одоо манай энд би камерыг хараа сууж ин л да манай ган чимэг жилийн өмнө мөнгөний сэтгэлгээнд орж ирэхдээ би ментор нээсэн. Бид хоёр ярилцаад би өөрийнх нь тухай нэг асуулт асуухад ган чимэг маань нүдэнд нь нулимс сэлгнээд ярьж чадахгүй байсан. Тэр охин өнөөдөр өөрийнхөө үр дүн би ингэчлээ штэ гэд хашгираа суух хэмжээний болтлоо өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тэр хэмжээнд хүртлээ өөртөө ихтэй болчихсон. Өөрчлөлтүүд хүртэл харагдаж байгаа байхгүй. Тэгэд бодохоор хэдүүлээ та нарын маань те энд байгаа анх удаа сонсож байгаа юунд ороод ирсэн юм бол энэ одоо гээд ингээ бодоо сууж байгаа та нар маань та нарт би итгэл өгмөр байна те. Бид нар ерөөсөө би тэгж боддгийг миний ментор хийж байгаа хамгийн том зорилго би тэр хүмүүстэй би өөртөө итгэх итгэлийг гаргаж өгөх гэж сууж байгаа гэж боддгийг би өөрийгөө. Тэгэхээр чи яг өөрийнхөө тэр зөв мөн чанарыг олоод харсан өөртөө шудраг үнэн чандаас урсан тэр цагт чиний өөртөө итгэх итгэл бүүст хийдэг. Гэхдээ хамгийн гол нь шууд ингэж явдгүй юм билээ шүү. Би нэг гоё юм хэлээдгийг. Ингээд нөгөө та нар ингээд шат зурж ийн гэд бодоор ингээд ингэж яваад нэг дэшөө өгсөөл буцаад хавтгаа болж яснаа тэндээсээ дахиад дэшөө өгсөөд ингээд нөгөө нэг юм шатны өсөлтөөр өсд юм байна гэж би ойлгосон. Ихэнх тохиолдолд хүмүүс яадаг гэж яг тэр нөгөө жоохон дэшөө өсөж жагаад нөгөө шатны нөгөө хавтгаа чиг тал руугаа орж байгаа тэр үед нь тэр хавтгаа тэр чигээрээ ингэж үлдэх юм байна гэд айгаад идэг байхгүй. Тэгээ бууж өгөх гээд идэг. Тэгэхээр тэгдэггүй. Угаасаа заавал хавтгаа дээр очино. Тэгжээ дахиад өснө. Дахиад хавтгаагаар явна. Дахиад дэшээ өснө. Ингэж явдаг өсөлт. Тэгэхээр тэр өсөлтийг чи өөртөө бий болгох тэр хугацааг өөртөө өгөөрэй гэж хэлмээр байна.